сайн байна уу? Өнөөдөр мэндийг хүргэе. За өнөөдөр манай байгууллагаар үйлчлүүлсэн төмөр замын байгууллагт өртөөний жижиг мэргэжлэр ажилладаг. За дундаж нийгмийн даатгал төлөвлөгч 39 настай үйлчлүүлэгч маань ингээд бизнес амжилттай гараад хэлээр гарах зөвлөгөө болон баталгаа таяг авахар ингээд ирсэн байна. За энэ хувьд бол төмөр замын байгууллагатай бол нийтдээ 8 жил гараа ажилласан. За өртөөний жижиг мэргэжлэр ажилладаг. За дундаж төлөлттэй. За төмөр замынхын бас ажилласан жилээс нь харгалзаад бас 30 90 хоног гэдэг хоёр ангиллаар өгөөд байгаа. Энэ юм дээр бол 90 хоногор олгогдсон байгаа шүү. Ер нь бол нас залуу хүмүүс дээр бас 30 хоногор дарагдаад байгаа. Ер нь 30-аас доош насныханд 30 хоног бас жоохон олон жил ажилласан, зөвхөн насны тогтворчсон хүмүүс дээр бол бас 90 хоногийн виз дарагдаж олгодоод байгаа. За тэгэхээр та бас ажилласан жилээс хамаарат наснасаа хамаарат бас хэд хоногийн виз авах боломжтой гүнэлчингээсээ шийдэж бол тариг нь болгож байгаа. За тэгээ нийгмийн даатгал төлөвлөлт та байгууллагын ажлын газрын тодорхой нийгмийн даатгал төлөлт зэрэгс чинь ажилласан жилээ чинь харгалзаад элчингээс визний хариу өгж байгаа. За алийг эзэсгэж байгаа бол МК биржийн хамт олон хандаад зөвлөгөө мэдээлэл аваад цаашдаа ахин дахин явхад ямар материалаар орох уу, мөлтийсэнд ороход ямар нөхцөлөөр хангагдсан байх ёстой, хэдэн удаа зарчих уу, хэд хоногтой явах зэрэг мэдээлэл аваад одоо 1 жилийн мөлт буюу байнгын зорчих визээ хүсээрэй гэж хэлмээр байна.